Цахилгаан статиктэй холбоотой бодлого бодолтой үргэлжлүүлээ бүгдээрээ бодлого 11 зураг 11-ийн далд харуулсан нэг үгийг насчи. Системийн цахилгаан потенциал энергийн хэмжээг 2 дахин багасгахын тулд нэмэх Q цэнийг ямар зай шилжүүлэх шаардлагатай вэ? Цахилгаан потенциал энерги яаж болдог вэ? E pot гэж бичээд K. За тэгээд хоорондынх нь зайд хуваана. 2 цэнийг байгуул тэр 2 цэнигээр үржүүлээд энэ 2 цэнийг үүсгэх потенциал энергийг ингэж болно. За үүнийг ашиглая. Потенциал энерги нь анхандаа ямар байсан юм бэ? E pot 1 штрих гэж түүнийг K эхний цэнийг маань 2Q нөгөөх нь Q хуваах нь 1-ийн квадрат буюу D-ийн квадрат байж. Энийг 2 дахин багасгана гэж. D-ийн квадрат биш шүү. 2 дахин багасгана гэдэг маань түүнийг E2 штрих гэж бичиж. За P үсгийг тавьчих. Тэр нь E pot хуваах нь 2 ингээд K 2Q Q D штрих гэдэг ингээд тавьчих цөмөр. Энд дээрээс юуг харж болох вэ? Бүгдээрээ нэг юм харж болно. E штрих pot 2-ыг нь тэнцвүүгийн тэмдгийн баруун гар талд нь тавьчих. 2K 2Q-гийн квадрат D штрих. За энийг эхнийхээ тэгшгэлтэйгээ тэнцвүүлж болж байна. Энэ тэгшгэлтэй гэсэн үг. Энэ хоёр маань хоорондоо тэнцэнэ. Ингээ харах юм бол K 2Q-гийн квадрат D 2K 2Q-гийн квадрат D штрих. Энэ дээрээс K-нуудыг устгая. K-нуудыг устгаад 2Q квадрат ингээд устж байгаа. Цаана хийвэлцэн D штрих тэнцүү 2D-тэй тэнцэх нь байна. Өөрөөр хэлбэл D чинь анхандаа 1 м байсан. 2 м байх нь байна. Ямар зай шилжүүлэх вэ гэсэн. 2 м зайд хоорондоо ингээ 2 м байх нь л да 2 цэнийг байна. Анхандаа угаасаа 1 м зайд байсан учраас дельта D тэнцүү. D штрихээс D 2-оос хасах нь 1 буюу энэ дээрээс 1 м зайд шилжүүлж тавиад үндсэндээ бол 2 цэнийг хоорондох зай маань 2 м аслагдах нэ. Зурагт харуулсан цэнэгүүдийн K-цэгт үүсгэх орны потенциалыг тодорхойл гэж байна. За энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр маань юу гэвэл орны потенциалыг энэ дээр потенциал энерги гэсэн энэ хоёр ялгаатай шүү. Потенциалыг би сануулъя. V тэнцүү K гүрчхэн цэнийг хуваах нь D байдаг. Тухайн Q цэнэгээс D зад ийм хэмжээний потенциалтай байна гэж тодорхойлдог. Тэгээ нөгөө тэгүр хэлэх юм бол потенциал маань өөрөө скалаар хэмжигдэхүүн. Тийм учраас цэник болгоны үүсгэж байгаа K цэг дээр үүсгэж байгаа тэр потенциал бүрийг олоод энэ дээр гэсэн үг. Хооронд нь нэмнэ. Хэдэн цэник вэ? 1 2 3. 3 потенциалыг олоод K дээр авчиж нэмнэ гэсэн үндсэн санаа. Бодъё. V 1 штрих тэнцүү K гүрчхэн 2Q цэнигийн K дээр үүсгэж байгаа нь D гэсэн ийм потенциал байх нь байна. Нөгөөх нь 2 гэж түүнийг K гүрчхэн нэмэх Q цэник D 3 штрих тэнцүү K гүрчхэн хасах Q цэник мөн D зэд байгаа. Тэр 30 градус дээр бол над хамаахгүй яагаад вэ гэхээр би аль зайг авах хэрэгтэй вэ гэвэл тухайн цэник болон K энэ хоёрыг холбосон энэ зайг л би авах үүрэгтэй. Ингээд ерөнхий V-г бүгдээр олох юм бол V 1 штрих 2 штрих 3 штрихийн нийлбэрүүд V тэнцүү 2K QD 2K QD хасах K QD нэмэх K Q D болох нэ. За би D-г яриад энэ D гэсэн үг шүү. Энэ хоёр ингээд хооронд устдаад үндсэндээ бол 2K Q D гэсэн энэ хэрэг бүгдээрээ олж болно. Түүний дараачаар зураг 11-ийн 72-т харуулсан A, B цэгүүдийн потенциалын ялгар VAB ямар болох вэ гэж асууж байна. 2 цэник байна. Тэгээ 2 цэник маань цэг болгон дээр ерөнхийдөө 2 потенциал үүсгээд тэдгээрийг нийлүүлээд нэг потенциал болгоод олон гутлаа хооронд нь хасах зарчмаар бүгдээр бодъё. Тэгэхээр энэ зай надад тэрэг болж тарах нэ дээ. Энэ зай. Энэ зай маань тэгшүүн цогт гурвалж нэг катт нь 3 м урттай нөгөөх нь 4 м юм бол каттын урт нь мэдээж 5 м байх нь ойлгомжтой. Пифагордод гаргаж болно. За ингээд А цэгт ерөнхий потенциалыг 2 цэгийн зүгээс бүгдээр олцгоё. Түүнийг VA гээ. За VA тэнцүү K цэг дээр байгаа цэнийг маань Q1 Q1-ийг үүсгэж байгаа тэр потенциалыг олъё.
K гүрчиг нь Q1 хуваах нь 3 метр юм байна. Шууд ингээд биччихье. Нөгөөх нь нэмэх нь K Q2 5 метр. За энэ зарчмаар болно л гэсэн үг. Ингээд орлуулъя. 9-ийн гүрчиг нь 19 зэрэг байдаг K маань. Q1 за тэр тогтмол тоо учраас шууд ингээд бичиж байгаа шүү. Q1 маань 2.5-ийн гүрчиг нь 10-ийн хасах 9 зэрэг хураагдах нь байна. Хуваах нь 3. Нэмэх нь дахиад 9-ийн гүрчиг нь 10-ийн 9 зэрэг ийшээгээ 5-ийн гүрчиг нь 10-ийн хасах 9 зэрэг хуваах нь 5 метр байх нь ингээд А цэгт потенциал нь. За хэд вэ? Энэ хоёр ингээ хураагдаж байгаа. Энэ хоёр ингээ хураагдаж байгаа. За 5 5-тойгоо хураагчин цаана 9 үлдэх нь байна. Энэ болохоор 2.5 энэ дээрээс хураагдаад 3 7.5 7.5 9 үлдэхгүй юм бэ. Тийм 7.5 9 16.5 вольт юм аа. За буруу бодчихог байгаа гэж найдаа. За B бүгдээр олъё. B цэг дээр дахиад яг ажиллах 9-ийн гүрчиг нь 10-ийн 9 зэрэг тэр маань K. Өөрийнх нь цэник нь 5-ийн гүрчиг нь 10-ийн хасах 9. За тэгээ хуваах нь 3 метр, нэмэх нь 9-ийн гүрчиг нь 10-ийн 9. Нөгөөх нь 2 хагас 10-ийн хасах 9. Тэндээс тэр хүртэл 5 метр зай байгаа. Энэ нөхцлөөр олъё. Тэнцүү. Энэ дээр хураагдахнууд нь юу вэ? Дахиад түрүүнийх шиг 19 зэргүүд маань ингээ хураагдчихлаа. Хураагдах өөр нэг юм байна уу? За энэ хоёр ингээ хураагдаад энэ дээрс 3 энд нэг 5 байгаад байгаа 15. За ямар ч үсэн эндээс 15 гэж ирэх нь байна. Энэ хоёр ингээ хураагдаад 2 4.5 19 11 5 вольт байх нь. За ингээ потенциалын ялгарыг ол гэсэн учраас энэ хоёрыг хооронд нь хаснаа л гэсэн үг шүү. VB тэнцүү VB-гээс хасах нь VA гэсэн үг. 19.5-аас хасах нь 16.5. Энэ дээрээс 3 вольтын потенциалын ялгартай ийм хоёр цэг байсан байна. Хүчтэл залгасан параллел хавтгай хоёр хавтсны дээд хэсгээс M-мастай 2 кулон цэнэгтэй үрэл эгц доош унасан байна. Үрэл доод хавтсанд хүрэх үед түүний хурд ямар байх вэ? Үрлийг доош нь ерөнхийдөө хүндийн хүч чангааж байгаа mg гравитацийн орон тэр массыг өгсөн байгаа учраас тэндээс нь ойлгоход мөн цахилгаан орон байгаа. Хоёр хавтсын хооронд цахилгаан орон бий болно. За яаж бий болох вэ? Дээрээс доош гэд. Төлөө энд авчи. Үндсэндээ бол энэ хоёр хүчний үйлчлэлээр доошоо унжин. За тэгээд яг энийг ашиглаад бүгдээрээ энерги хадгалагдах хуулиар бодчих. Доод тавцсанд энд очиход гэсэн үг. Энд очиход түүний хурд нь V эсвэл B байг. За V гэж ирчихвэ. Тэгвэл 2 хагас M V-ийн квадрат гэдэг энэ энергийг хаанаас олж авах вэ эцэстээ? Анхандаа бол mg гэдэг хүч маань хааш өндрөөс унгаж нэг ийм одоо потенциал энергийг нэмэрлэн нэмэх нь нөгөө тэгвэр тухайн цэнэгт үйлчилж байгаа цахилгаан орны зүгээс үйлчилж байгаа нэг ийм хүч байна. Q үржих нь E үржих нь дахиад тэр маань хааш гэсэн. За энэ хоёр хүчний хийж байгаа ажил нь үндсэндээ кинетик энергийн өөрчлөлтөд тэнцүү байх нэ гэдээ ойлгочих цөмөрөө. Ингээд энэ дээрээс бүгдээрээ бодлого үргэлжлүүлээ. mv-ийн квадрат 2mg h 2qe h v-ийн квадрат гэдэг бол 2g h нэмэх нь m хуваагаад 2 q хуваах нь e m e h болох нь байна. Энэ дээрс л доо орлуулъя. Тэнцүү 2 g-г нь 10-аар авчи 20 h ч одоо хэдэн бэ? 0.2 метр. За хааш нь дийтэй тэнцүү биш. 2-ийн үржих нь 10-ийн үржих нь 0.2 үржих нь 2 q цэнийг маань 2 кулон масс маань 0.5 e өгсөн юм уу? За e-г олъё тусна. E хэрхэн яаж болох юм? V тэнцүү ed гэж яагаад энэ дээрээсээ үргэлжлүүлээд v хуваах нь d байдгийг дахиад нэг сануулчих бий. V маань 12 вольт, d маань 0.2 вольт метр болох нь байна. Ашаа 120 60 вольтыг хуваах нь метр байх нь. Үүнийг орлуулъя. 60 үржих нь 0.2.
Энийг бүхэлд нь язгуур дор хийгээд өгч бүгдээр ингээд. За эндээс хэд гарах вэ? Энэ хоёр ингээ хураагдаад 2 4 энэ ингээ 4 гарна. 4-ийг 0.5 8 1.6 1.6 гүрчгэн 60 л гэсэн үг. Язгуур дор. Тэнцүү. 4 дээр нэмэх нь 16 636 36 96. За ингээд баг 10 гарч байгаа юм биш шүү дээ. Метр секунд хурдтай очиж доод талын хавтанг мөргөх нь байна. 15. M баста үрэл ихц доош V хурдтай уннаа тэр маань тогтмол байх нь. Хүчтэл залгасан параллел хоёр хавтангийн завсар үрлийг оруулахад тэрээр хөдөлгөөнгөө тогтно. Хэрвээ хүчтэл үүсгэгч нь туйлуудыг солиод хавтангуудын хоорондох цаг 2 дахин ихсгүүл уг биеийн хурдны модуль болон чиглэл ямар байх вэ гэж асуусан байна. Анхандаа энэ ингээд тогтмол хурдтай доошоо унж байхад ямар хүч үйлчлэх вэ гэдгийг нь тодорхойлъё. M-ийг үрчин G гравитацийн хүндийн хүч байна тийм ээ. mg байхад V хурдтай унж байгаа юм байна. За энэ чухал. Дараа нь яасан бэ гэхээр хоёр параллел хавтангийн завсарт оруулаад энийг тэнцвэрт оруулсан байна. Тэр дээшээгээ цахилгаан хүч доошоо mg энэ хоёр маань тэнцэж байж энэ маань тэнцвэрт тогтноо хөдөлгөөнгөө. Тэгэхээр цахилгаан хүч маань энэ дээр mg байх нь. Түүний дараа яасан бэ гэхээр хүчтэл үүсгэгч нь туйлуудыг солино гэдэг нь одоо дээшээгээ үйлчилж байсан хүч нь доошоо харна гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ доошоо угаасаа mg хүчээр татагдж байгаа. Түрүүн дээшээгээ хүчээр түлхэгдээд тэр хоёр хүч нь нэгээ устгаад тэнцвэрт байсан бол энэ удаад нөгөө хүч нь яг энтэй адилхан ихц доошоо болоод ирлээ дахиад. Тэр бол F E штрих. Яагаад штрих юм бэ гэвэл ингэж хэлсэн байна. Туйлуудыг нь сольчоод хавтангуудын хоорондох цаг 2 дахин ихсгсэн гэж байна. Хавтангуудын хоорондох цаг ихсэх юм бол тэр хүч нь 2 дахин буурна гэсэн. Өөрөөр хэлбэл FE маань 2 дахин буурна. Өөрөөр хэлбэл тэр нь FE штрихтэй тэнцэх нь байна. FE штрих нь 2 дахин буурсан хүч буюу mg хуваах нь 2 болж хувирах нь байна гэсэн утга агуулна. Ингээд энд үйлчилж байгаа нийлбэр хүчийг олох юм бол бүгдээрээ нийлбэр хүч нь FE штрих нэмэх нь mg. Цаад утгаараа mg хуваах нь 2 нэмэх нь 2 буюу 2-ны нэг айтайхан бичээ да. Энд чинь 2 биш ээ. Энд чинь mg. mg 2-ны 3 байна. 2-ны 3 mg. mg дээр v хурдтай байсан бол 2-ны 3 mg дээр v хуваах нь 2 үржих нь 3 гэсэн хурдтай унах нь байна. За тэгээд тэр хариу нь бол ийм бөгөөд ихц доошоо нийлбэр хүч нь ихц доошоо байгаа учраас ихц доошоо унанаа.